Дараагийн мэдээг танилцуулъя. Сүүлийн үед Европын аюулгүй байдалд ихээхэн аюул занал учрах болсон. За үүнтэй холбоотойгоор улс орнууд өөрсдийгөө бэлэн байдлыг хангахад ажиллаж байгаа юм байна. За Польшид нэгэн сонирхолтой зүйл болж байгаа нь сүм хийдүүдийг орон нутгийн хамгаалалт аюулгүй байдлын үйл ажиллагаанд дайчлан оролцуулахаар болж байгаа юм байна. За Польшийн католик сүм хийд засгийн газартайгаа хамтран дайн болон байгалийн гамшигын үед сүм хийдүүдийг онцгой байдлын төв болгон ашиглахад бэлдэх хямралын үеийн төлөвлөгөөг боловсруулж байгаа гэж Польшийн Бишопуудын баг хурлын дарга мэдэгдэв. Польшийн епископал баг хурлын дарга Хамлам Тэдүш Войдо Оросын Украин дахь дайн, Ираны дайн Польшид хурц дэгдэж болзошгүй гэсэн болгоомжл байгаа гэдгийг хэлсэн. За болоход бид үйл явдлыг хүлээж итгэхгүй байхгүй. За даваа гарагт мэдээлсэн Польшийн хэвлэлийн агентлагт өгсөн ярилцлагатаа инхүү хэлсэн байна. Войдогийн хэлснээр хямралын үед засгийн газар сүм хийдүүдийг цахилгааны үүсвэр, ус, эм, эрүүл ахуйн бүтээгдэхүүнээр ханхаар тохиролцсон байна. Ерөнхий сайдын орлогч бөгөөд Батлан хамгаалахын сайд Владислав Кошняк-Камиш, дотоод хэргийн сайд Варичин Криневский нар 3 дугаар сарын 10-нд хамт лам нарын баг хурлын 404 дахь нэгдсэн хуралдаанд оролцсон. За энэ үеэрээ баг хурлын ерөнхий нарийн бичгийн дарга нарын газарт хамт лам нартай уулзсан байна. Дотоод хэргийн яамны мэдээлэл дурдсанаар уулзалтаар байгалийн гамшиг, сүрэл, болцсошгүй цэргийн аюул заналд өртсөн хүмүүс туслахын тулд төр сүм хийдийн хооронд хэрхэн хамтарч болох талаар ярилцжээ. Батлан хамгаалах сүм хийдийг орон нутгийн хамгаалтыг бэхжүүлэх тулгуур гэж тодорхойлсон байгаа юм байна. Хамтлам нарын баг хурал хямралын бэлэн байдал болон аюулгүй байдлын холбоотой журмыг боловсруулах ажлын хэсгийг бас байгуулж шинжээчдийн багийг байгуулсан болохыг баг хурлын хэвлэлийн төлөөлөгч Лишек Гисяк хэлсэн байна. Энэхүү шинээр байгуулагдсан багийн үйл ажиллагааг хамтлам нарын баг хурлын ерөнхий нарийн бичгийн дарга доктор Ярослав Веричомский удирдан зохицуулахаар болж байгаа юм байна. За үйл ажиллагаа нь ердийн шин чанартай бөгөөд иргэний хамгаалалтын чиглэлээр төрийн стандартын үүргийн нэг хэсэг болж ажиллана гэж Гисняк хэлсэн байна. Зорилго нь хямралын үед иргэдийг дэмжих тодорхой зохицуулалттай журмыг бий болгох зорилготой. За ажлын хэсэгт Польшийн Caritas зэрэг 12 орчим байгууллагын төлөөлөгчд мөн багтаж байгаа юм байна. За төлөвлөгөөнд дөрвөсдөд туслах, хүмүүнлэгийн коридор зохион байгуулах, сүмийн сүлжээг ашиглан хоол хүнс, ус, орон байр тараах, за мөн сүмийн байгууламжийг анхан шатны тусламжийн чиг болгох, за хөшөө дурсгалыг нүүлгэн шилжүүлэх, хамгаалах зэрэг 3 чиглэлийг хамарна гэж тусгасан. Тэдүш Войдо лам нарт тулгуурч болзошгүй асуудлыг талаар бол лам нар сайн мэдэж байгаа. За тэдний хувьд тодорхой семинар болон сургалтанд сууж яаж онцгой байдлын үе дээр бол ажиллах вэ гэдэг талаар бол бэлтгэж байгаа юм байна. Киснякийн хэлж байгаагаар шашны холбоод зэрэг нийгмийн байгууллагууд болон хямралын менежментийн системийн хамтын ажиллагаа Польшид болон бусад газарт түгээмэл байдаг гэж хэлсэн. За сүүлийн үеийн туршлагаас үзэхэд Украиний дөрвөсөд ирсэн зам мөн 2024 оны үерийн гамшигын үеэр бол хариу арга хэмжээ авахд сүм хийдүүд оролцож байсан. За ийхүү сүүлийн үеийн жилүүдийн туршлага дээр үндэслэн хамтын ажиллагаагаа өрнүүлж байгаа. За энэ хамтын ажиллагаа нь илүү үнд цэвтэй байх болно гэж үзэж байгаагаа хэлсэн байна.